Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана сонсогчдоо Час өдөр подкастын маань 30 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн хэрэг бол өмнө нь манай суваг дээр яригдаж байгаагүй хүний амнаас хохироосон хэрэг байгаа. За ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. 2016 оны 9-р сарын 1-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг Хадаргантын амны Хөөт гэх газраас нэгэн гадаад хүний цогцос олдсон. Цогцос олдсон Хөөт гэх газар нь Хангай сумын төвөөс баруун урд зүгт 68 км зайтай, харин Тэрх багийн төвөөс баруун урд зүгт 23 км зайтай байдаг. Тухайн Хадаргантын ам нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан уулын томоохон ам байх бөгөөд түүний дунд хэсэгт нь Хөөт гэх газар байрладаг юм байна. Хөөтийн амны дунд хэсэгт бор өнгийн эсгийгээр бүтээсэн цогцос байсан бөгөөд эсгийг сөхөхөд саравчтай, малгайтай, нэмгэн цамцтай, саарал өмдтэй, харин хөлдөө пүүзэн гуталтай, зүүн гартаа бугуун цаг зүүсэн гадаад хүний буюу одоо тодруулж хэлэх юм бол Европ царай дүр төрхтэй эрэгтэй хүний цогцос байсан. Харин биеийн байрлалыг нь харж үзвэл толгой нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан гартаа хар өнгийн ноосон цамц атгсан байдалтай. Тэгээд нүдний ансхан нээлттэй амаа хагас ангаачихсан зүүн талын хацар, ирүү, игэмний хэсгээр цус болчихсон. Мөн зүүн талын хөмсгөнийхөө хажууд жижигхэн зулгаралттай. Биенийх нь баруун урд хэсэг нь цээж, баруун талын гуй, гарын сарвуу нь нэлэнхүүтэй цуснд будагдсан байдалтай байсан. Цогцосны ойр орчимд шар алаг өнгийн томоохон үүргэвч болон Mongolian Phrase Book гэсэн нэртэй одоо монгол хэлний өргөн хэрэглээний үг хэллэгийн тайлбар тойл бичгийг газарт хайсан байсан. Мөн цогцосны зүүн хөлийн үлминөөс баруун зүгт 4.6 метрийн зайд жижиг хэмжээтэй цус болчихсон тасархай сурны хилтерхий олдсон. Мөн цогцосноос 56.3 метрийн зайд баруунаас зүүн зүгт чиглэсэн бүтэхийн машин замтай ойр орчимд нь айл харагдахгүй ийм эзгүүхээр газар байсан. За ингээд энэ цогцос хэн болох тухай тодруулж шалгахад өмнөх өдөр нь буюу 8 дугаар сарын 31-ний өдөр цогцос олдсон газраас холгүйхэн байх Малчин А гэх хүний гэрт ирж хонсон хоёр гадаад хүний нэгнийх нь цогцос байх боломжтой гэдгийг тогтоосон байна. Тухайн айлаас мэдүүлэг авахад хоёр гадаад хүн ирж хонсон, нэг нь хот руу явсан, харин нөгөө нь ганцаараа манахаас гараад алхаад явсан гэж мэдүүлсэн. Аз болж тухайн айлын утсаар гадаад хүмүүсийн нэг нь Монгол хүнтэй одоо уцаар ярьсан болохыг мэдэж тухайн хүнтэй нь холбогдсон байгаа. Тэр хүнийг бол Батбаяр гэдэг аяллаа компани ажилуулдаг. За энэ хоёр гадаад хүнд Улаанбаатар хотод хөтөж хийж байсан гэдгийг хэлсэн. Харин нөгөө хот руу явсан гэд байгаа хүн нь болохоор Архангай аймгийн төвд зочид буудалд байгаа тухай цагдаа нарт хэлсэн байгаа. Цагдаа нар хамгийн ихэнд нас барсан хүний хамт явж исэн хүнийг нь сэжгэлсэн бөгөөд Батбаяраас мэдүүлэг авч шалгахад тэр хоёр хүний дунд ямар нэгэн таагүй харилцаа байхгүй, хоорондоо өрсөлдсөн ч юм уу эсвэл муудсан зүйл гаргаж байгаагүй болохыг батлаж хэлсэн. Цогцыг задлан шинжилгээнд оруулсан чинь түрүү нөгөө баруун талын цээжин хэсэг нь цус болцсон байсан гэсэндээ энэ нь болохоор түүнийг урд талаас нь баруун талын 1-2 дугаар хавирганыхын завсраар ийм хатгасан шарх илэрсэн. Тэгээд нөгөө хатгасан зүйл нь цээжний хүндийрүүнд нэвтэрч ороод уушигнийхэн дээд хэсгийг гэмтээж гисэн буюу цээжний баруун хүндийд маш хурдан дотуур цус алдсны улмаас нас барсан болохыг тогтоосон. Нүүрнийхэн зүүн тал игэм хүзүүн бас цус болчихсон байсан нь болохоор игэмнийхэн дунд шугамаар баруунаас зүүн тийш чиглэлтэй хавсан байдалтай дахин нэгэн шарх илэрсэн. Дээрх хоёр хатгагдсан шархнаас гадна гар хуруу, өвдөг, гуй, даал гээд хэсгүүдэд нь цохигдох, гулсах, шүргэх, нэдрэгдэх хүчний үйлчлэлээр үүссэн зулгаралт няцралтай буюу хохирогч биеэ хамгаалж тэмцэлтсэн уул мөртэй байсныг тогтоосон байна. Ингээд тэд хэн болох, яагаад хамт аялж явж байгаад салсан тухайн ярьж өгье. Стивен Эдвард Нэш болон түүний найз аяллалын хамтрагч Garrett Aston Greg нар Монгол улсын одоо завхан Архангай
Хархангай аймгийн нутаг дэвсгэрээр 10 хоногийн турш 217 майл буюу 350 орчим километр газрыг явган алхаж шүхрээр буух аялал хийхээр 2016 оны 8 дугаар сарын 20-ны бямб гарагт Англи улсын Манчестер хотоос ирцгээсэн. Тэднийг цаашдаа өөрсдийнх нь дууддаг нэрээр нь буюу Стив болон Гэрет гэд яриад явъя. Амиа алдсан хүн бол Стив, харин Архангай аймгийн төвд зочид буудалд байгаа гэсэн хүнийг болохоор Гэрет гэдэг. Стив өмнө нь 2006 онд энэхүү аялалаа төлөвлөж Монголд ирж байсан ч цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан болохоор дуусгаж чадалгүй аргагүй ирэхэнд Англи руу буцсан. Тэгээд Монголд хийх энэхүү шүхэртэй аялалаа миний дуусгаагүй ажил гэж ярьдаг байсан. Ингээд 2016 онд 10 жилийн дараа дуусгаж амжаагүй ажлаа дуусгахаар Монголд дахин ирж аяллаа эхлүүлсэн. Энэ аяллаа Spiraling Step 2 A Paragliding Adventure Mongolia буюу орчуулах юм бол юу гэдэг Монголын тал нутгаар paragliding хийх аялал 2 гэж нэрлээд Facebook пэйж нээгээд аяллаа тэмдэглээ оруулаад явж исэн юм байна. Тэд Улаанбаатар хотод 3 өдөр болоод Завхан аймаг руу 2016 оны 8 сарын 23-ны өдрийн 14 цагийн нислэгээр нисцгээсэн. Улаастай хотод 16 цагийн үед ирээд тэндээ хоноод маргааш өглөөнөөс нь эхлэн Улаастай хотын зүүн талд байх уулнаас шүхрээр буух аяллаа эхлүүлсэн. Facebook хуудсан дээрээ бид Хангай нурууны оргилд гарах замаа Улаастай хотоос эхлүүллээ. Маргааш цаг агаар урьдчилсан мэдэн дээрээ дурдсан шиг байгаасаа гэж найдаж байна. Бид XC төхөөрөмжөөрөө өдөр бүр байршлаа тогтоож явах болно. Батбаяр болон түүний багийнханд баярлаа. Одоо биднээс шалтгааллах зүйл үлдлээ гэсэн ийм утгатай постыг оруулсан байсан. Steve having to repack again. When you're carrying this much weight, it's really important how it's distributed on your back. Release your straps. Retention. Then. Simple, eh, Steve? Easy. We're just going to get better and better at this. Note the posture. Onward. Oh yeah, sorry. That's like, yeah. Bad back syndrome. We're going to be really stooped old men by the time we get back. Walking stick, please. Ингээд 7 хоногийн турш төлөвлөгөөнийхөө дагуу аяллаа үргэлжлүүлж шүхрээр бууж явж агаад 2016 оны 8 сарын 30-ны өдөр Гэрет санамсаргүй унаж нуруунда гэмтэл авсан. Ингээд тэр хоёр хоорондоо ярилцаад Гэрет гэмтэл авсан болохоор аяллаа зогсоож харин Стив ганцаараа үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Тэр хоёр шийдэлд хүрчээд цаашаага 2 км шахуу явган алхаад оройн 20 цагийн үе болж байх үед замд нь 3 гэртээ малчин айл тааралцсан. Тухайн айл руу ороод аймгийн төв рүү суурин газар руу явах автомашин асуусан. Гэхдээ нэг сайн хэл ойлголцохгүй байжсэн чинь тэдний саахалт айлын А гэх хүн мотоциклтойгоо хурж ирсэн. Стив Гэрет хоёр болохоор биедээ монгол хэлний өргөн хэрэглээний үг хэллэлгийн тайлбар толыг авч явж исэн. За тэрнийг гаргаад хүргээд өг гэсэн үг рүү заагаад мотоцикл руу заасан. Тэгээд Гэрет бас нуруу руугаа заагаад өвдөөд байгаа гэж тохиогоор ойлгуулсан юм байна. А гэх хүний хэлж байгаагаар хүргэж өгч чадахгүй маргааш малын ээлжтэй гэж хэлсэн ч нөгөө хоёр нь угаасаа яаж ойлгох вэ? Тэгээд Аг мотоцикла асаагаад хөдлөх гэхэд нь Гэрет шууд ард нь сундлаад суучихсан. За ингээд А хэл ойлголцохгүй байгаа болохоор аргагүй ирэхэнд Стив Гэрет хоёрыг гэрлүүгээ авч явахаар болоод Гэретийг ардаа сундлаад Стив болохоор ардаас нь алхаад Агийн гэрт нь хурж ирсэн юм байна. Ингээд Монгол ёсоор ирсэн зочдоо дайлж цайлаад байж идэл гэрийн баганаас гар утас уйчихсан байхыг Гэрет олж харсан. Тэгээд А гэх хүнээс дахиад дохио зангаагаар асууж агаад уцаар нь өөрсдийн аяллаа хөтөж Батбаяр руу залгаад шүхрээр буухтаа нэлийн хатуу бууцсан болохоор нуруу өвдөө
дагаа цаашаа аяллаа үргэлжлүүлэх боломжгүй байна. Машин явуулаад өгөөч гэж гуйсан. Ингээд хөтөж Батбаяр нь машин зохицуулж өгөхөөр болоод айлын эзэн Аатай яриад наад хоёр хүнийг гэртээ байлгаж агаарай, би маргааш машин явуулъя гэж хэлээд Аагийн нэр ус тэгээ хаагуур нутаглаж байгааг нь тодруулж асуусан байгаа. За ингээд ямар ч байсан айлд ирсэн маргааш нь машин асуудалгүй ирж авахар болцсон болохоор Стив Гэрет хоёр тайвшраад хоол унд идчихэд тэр хаваар ойр орчмын зураг энтер дарсан шиг байжгаад Аагийн гэрийн гадаа майхнаа засаад амарцгаасан. Хөдөөгийн айлд тэр болгон гадаад хүн ирээд байдаггүй болохоор тухайн орой Аагинд сахалт айлынх нь хүмүүс ирээд Стив Гэрет хоёрыг одоо сонирхож харцгааж байсан байгаа. Маргааш өглөө нь буюу 2016 оны 8 сарын 31-ний өглөө 8 цагийн үед тэр хоёр босоод цай цүүгээ уучаад Гэрет өөрийнхөө үүргэвчэнд авч явж исэн аялалд хэрэг болох зүйлсээ ялгаж Стивд үлдээгээд байж исэн чинь түүнийг авч явах машин ирээд Гэрет бол аймгийн төв рүү хөдөлсөн. Харин Стив болохоор аяллаа үргэлжлүүлнэ гэснээрээ Аагийн гэрийн гаднаас үүргэвчээ үүрээд урд зөв рүү Хадаргантын ам гих газар руу чиглээд ганцаараа алхсан. Ингээд яг 10 цагт Аагийн гэрийн гаднаас Стив, Гэрет хоёр тийшээгээ салцгаасан. Гэрет болохоор тухайн сууж явж байсан машинаараа Хангаа сумын төвд ирээд дахиад өөр хүний машинд дайгдаж суугаад Архангай аймгийн төв цэцэрлэгт ирсэн Fairfield гэх зочид буудалд буусан юм байна. Аялалд гарахдаа findmesport.com гэсэн сайтад бүртгүүлээд тусгай байршил тогтоогч XC гэсэн төхөөрөмжөөр орой болгон гэр бүлийнхэндээ болон хөтөж Батбаяр нарт аюулгүй яваа шүү гэд оройн 20 цагаас хойшоогоо тогтмол байршлаа илгээдэг. Тэгээд окей гэсэн мессеж илгээдэг байсан. Зочид буудалд буугаад интернеттэй болмогцоо Стивийн байршлыг нь шалгасан чинь Стив яг явах ёстой маршрутаараа явж исэн. Гэхдээ тухайн орой 20 цагаас хойш Стивээс аюулгүй яваа шүү гэсэн мессеж ирээгүй болохоор төхөөрөмж нь эвдэрсэн юм байх таа гэж бодоод санаа зовлгүй хонсон. Тэгээд орой 21 цагт Гэрет Facebook хуудсан дээрээ хоёр монгол хүнтэй Стивтэй дөрүүлээ хамт ахуулсан нэг зургийг пост оруулсан байгаа. За энэ постн дээр бичгтээ Гэрет хид хідэн удаа маш хүчтэй газардаж нурууны бэртэл нь сидэрсэн болохоор цаашаа аяллаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Аз болж бид нутгийн хүмүүсийн утсаар аяллаа компанитайгаа холбогдож 31-ний өглөө Гэретийг ирж авлаа. Хөтөж Батбаяр болон түүний багийнханд баярлаа. Гэрет одоо цэцэрлэг хотод ирсэн. Харин Стив цаашаа ганцаарчилсан аяллаа үргэлжлүүлж байна. Харамсалтай сүүлийн үед цаг агаар тогтуун байсан ч үүшиж хүчтэй салхилах төлөвтэй болчихлоо. Энэ зурган дээр Гэрет Стивийг сайн явахыг хүсэж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө гэртээ хонуулсан нутгийн иргэдтэй ахуулсан гэж бичсэн байсан. За ингээд маргааш өглөө нь Гэрет босоод Стивийн байршлыг шалгасан чинь түүнээс огт дохио ирээгүй. Өчигдрийн газраас хөдлөөгүй болохоор нь Батбаяртай ярих гэж бодоод өрөөнөөсөө гараад буудлын ресепшн дээр очсон чинь Гэреттэй уулзахаар цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд цагдаагийн алба хаагчид Гэретэд түүний найз аяллаа хамтрагч Стивен Нашийн цогцос олдсон тухай харамсалтай мэдээг дуулгасан. Гэретэд Стивийн цогцос болон эд зүйлийг таниулах ажиллагаа явуулахад тухайн олдсон цогц нь Стивийн цогцос мөн болохыг баталж хэлсэн бөгөөд Монголд ирсэн цагаас хойш болон тэднийг салах үед Стивийн биед ямар нэгэн гэмтэл ил харагдах шарх сорив огт байгаагүй, өвчин зовиор ажиглагдаагүй хэвэн байсан гэж хэлсэн. Түүнээс гадна Стивийн биедээ авч явж исэн шүхэр аяллаа хэрэгсэл майхан зэрэг нь цөм бүрэн эвдэрч хэмхэрсэн дутсан зүйл байхгүй боловч зөвхөн мөнгө болон бичиг баримтаа хадгалж байсан жижиг паск нь байхгүй болсон байсан. Гэретийн таамаглаж байгаагаар тухайн паскын дотор түүний бичиг баримт болон 20 болон 10 мянган төгрөгийн дэвсгэртээр 400 орчим мянган төгрөг, $10 дэвсгэртээр 150 орчим Америк доллар байсан гэж хэлсэн. Мөн өчигдөр өглөө нь Аагийн гэрийн гаднаас салах үед хоол ундаар дайлж уцаар яриулсанд баярлсан сэтгэлээ илэрхийлээд Стив Аад 20 мянган төгрөг өгсөн. За мөнгө өгөх үедээ бол Паска бинээсээ салгалгүй дотроос нь 20 мянган төгрөгийн нэг ширхэг дэвсгэртийг суулаж гаргаж ирсэн болохоор Паска айлын гадаа үлдээгээгүй гэж таамагласан. Тэгээ Стивийг Аад мөнгө өгөх үед гэрийнх нь гадна тэр хоёроос гадна 6 монгол хүн байсан болохоор одоо мөнгө өгөхдөө бусад хүнд мэдэгдэхээргүй Аатай гар барих гэж байгаа юм шиг үйлдэл хийгээд өгсөн гэж Гэрет мэдүүлэхтэй дурдсан. Тиймээс Стивийн бэлэн мөнгө нь алдагдсан байсан болохоор түүнийг дээрэмтхийн тулд алсан гэж харж болохоор байсан. Тэгээ 2016 оны 9 сарын 2-ны шөнийн 1 цаг 22 минутын үед цогцыг шинжилсэн чинь нас бараад 35-аас 36 орчим цаг болсон байна гэж
дүгнэлт гарсан. Тиймээс 8 сарын 30-нд Агийн гэрээс гарч яваад удалгүй өдрийн 12-оос 13 цагийн орчимд нас барсан байх боломжтой байсан. Ингээд А болон түүний сахалт айлын хүмүүсийг шалгаж эхэлсэн. За тухайн өдөр А дээр дурдсанчлан малын ээлжтэй байсан бөгөөд урд зүгт үхрээ туугаад буцаж ирсэн. Нэх анхаарал татахуйд зүйл ажиглагдаагүй хэвийн хийдэг зүйлээ хийгээд байж байсан нь тогтоогдсон. Харин Агийн сахалт айлын ган тулга гэх хүн 11 цагийн үед шарга зүсмийн морио унаад бууга үрээд Стивийн явсан зүг рүү буюу Хадаргантын ам руу тарваганд явлаа гэж хэлээд явсан байгаа. Тэгээ буцаад 13 цагийн үед гэртээ ирсэн. За эрэхтээ духных нь гол хэсэг нь хагараад ангаачихсан. Хажуу талд нь зулгарчихсан байдалтай бүр цус нүчтэйгөө холилдчихсан. Тэгээ бууных нь оосор нь тасраад морь үргэж булгаад мориноосоо унчглаа гэсээр хурж ирсэн юм байна. Мөн тарваг бол огт агнж ирээгүй. Ингээд ган тулгын толгооноос нь цус гараад тогтохгүй байсан болохоор түүний дүүн тэрх багийн төв рүү ган тулгыг сундлаад мотоциклтойгоо явсан. 16 цаг өнгөрч байхад ган толгоогоо цэвэрлүүлж болгосон. Гэхдээ багийн эмч болохоор сумын төв ороод ойдол тавиул гэсэн болохоор хангай сумын төв ороод эмнэлэгт ойдол тавиулсан. Тэгээ цаашаага автик ороод толгооны им биен тентэр авсан байгаа. Тэгээ дэлгүүрээс нэг хайрцаг тамхи 5 ширхэг бууны сум худалдаж авсан. Тэгээ дүүгийнхаа мотоциклд бензин хүртэл хийж өгсөн байгаа. Тэгээ ган тулга болохоор дүүдээ би тарвагны тулам зараад мөнгөтэй болсон гэж хэлжсэн. Мөн дүүн мэдүүлэхдээ дурдахдаа ах тарваг заржил мөнгөтэй болохоос биш өөр мөнгө олох арга байхгүй гэж хэлсэн байдаг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол цогцсноос 4 м орчмын зайд баг зэрэг цус болчихсон, тасарсан сур олцсон гэдгийг дээр би дурдсан. Тухайн сурыг ган болдын дүүд нь үзүүлсэн чинь манай аавын бууны оосор мөн байна. Би сурныхын зангилаагаар таньж байна. Манай аав сурыг яг ийм зангилаагаар зангиддгиймаа гэж хэлсэн байгаа. Тэгээ ган болдын тухайн өдөр тарваг агнана гэж хэлээд авч явсан буу нь болохоор түүний аавынх нь 250 м-ийн тусгалтай тооц 8 загварын буу байсан. Урд хэсгийг нь хөх өнгийн лентээр ороосон. Саарл өнгийн оосортой. Тэгээ тэр оосорныхоо хоёр талаас нь бууны хуйтай холбогтой жижигхэн сур зангидчихсан байсан. Тухайн өдөр ган тулга тарваганд явчаад 15 цагийн үед мориноосоо унчглаа гэд буцаж ирэхэд бууных нь оосорных нь яг урд талд нь байх сур нь тасарсан. Тэгээд оосроороо шууд буунаасаа уйсан байсныг гэрчүүд баталдаг. За ингээд үргэлжлүүлээд ган тулгыг с жигтнэр татаж байцаалт авахд дараах мэдүүлгийг өгсөн байна. Манайхаар Хангай аймгийн Хангай сумын тэрх багийн Бүлээний аманд 5 хот айлаар байдаг. 2016 оны 8 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед санагдаж байна. Адуундаа явчаад гэртээ ирэхэд ахынд 2 танихгүй гадаад хүн ирсэн байсан. Би тэр орой гэртээ хоноод маргааш өглөө нь 8 цаг өнгөрөөгөөд боссон. Намайг босгоод 2 гадаад хүнч гэсэн босчихсон байсан. Удалгүй нөгөө 2 гадаадын нэгийг нь сумын төв рүү аваад явсан. Үлдсэн хүн манахаас урагшаага Хадаргантын ам чиглээд явсан. Миний санаж байгаагаар би тэр өдөр 11 цагийн үед өөрийнхөө халтар морийг унаад шар нохоогоо дагуулад Хадаргантын амны асгат гих газар руу тарваганд явсан. Манай нохоо тарваг барьж чаддаг юм аа. Тэгээд Хадаргантын ам өгсөөд зүүн талын уулуудаар нь нохоотойгоо хамт тарваг агнаж чадалгүй явсаар агаад Хадаргантын амны их хөөтгөх газар байх өвөлжөөний араар гарч ирэхэд өвөлжөөний урд тал руу явган хүн ганцаараа алхаж явхаар нь тэр хүн рүү шогшоод очсон. Дөнгөж дөхөж очиод харсан чинь манай хотод хонсон гадаад хүн явж байсан. Намайг тэр хүн рүү дөхөхөд өөрөө миний өдөөс алхаж ирээд миний морийг унах гээдсэн. Би түүнд хандаж морь унаж чадахгүй гэдгийг нь дохиогоор ойлгуулж хэлсэн. Тэгтэл тэр гадаад намайг шууд тонгороод шийдсэн. Тэгээ бид хоёр хоорондоо зодтолцсон. Тэр хүн миний гараас авч явж исэн гацсыг минь булааж аваад толгой руу дух руу мань зогсон. Тэгэхээр нь би түүнээс гацсаа булааж аваад цээж рүү нь хатгахад тэр газар унсан. Тэр гадаад хүн надтай зодтолтоос өмнө нэг ном гаргаж ирээд надаар уншуулах гээдсэн. Би түүнд бичиг үсэг мэдэхгүй гэдгээ дохиогоор хэлсэн. Тэр хүн гацаар хатгуулаад газар унахдаа цагаан өнгийн уудтай зүйл гартаа барьчихсан. Оосрыг нь хүзүүндээ зүүчихсэн байхаар нь би хүзүүнээс нь мулталж аваад морио унаад гэрийнхаа зүг гэлтэрсэн. Би хүн алчихвуу да гэж санаа зовж байсан. Тэгээд нөгөө өвөлжөөний урдуур урсах голыг морьтойгоо гараад хэсэг зогсож цагаан өнгийн уудтай зүйл дотор нь юу байгааг харахад пассворд шиг улаан өнгийн нэмгэн дэвтэр шиг юм байсан. Бас нэг
гялгар уут байсан болохоор нь би замаараа цувуулж хаясан. Тэгэд явсаар байгаад гэртээ 15 цагийн орчимд ирсэн. Би гадаад хүний цээж хэсэг рүү нь гацсаараа нэг удаа хатгсан. Мөн ноцолдож байхдаа дээр нь дарж унсан. Бас гацсаараа би дээр нь зурсан байж магадгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. За гант тулга гих хүний хувьд гэвэл хэрэг болох үед 36 настай байсан. Архангай аймгийнхаа Хангай сумандаа төрж өссөн, боловсралгүй, мэрэгжилгүй, бичиг үсэг мэдэхгүй ийм хүн байсан. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан юм байна. Стивийн аминд хүрэхээсээ ганцхан сарын өмнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2 жилийн ял авсан ч ялыг 1 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял болгож өөрчилсөн. Яг 7 сард буюу ганцхан сарын өмнө шүүхээр ороод ял авчихсан байсан. Мөн гант тулгыг хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ сэтгцийн ямар нэгэн өвчнгүй байсан байна гэж дүгнсэн байна. Харин Стивен Эдвард Нэш гэх амь хохирогчийн хувьд Англи улсын Runcorn гээд жижиг бомб хотоос гаралтай 1962 онд төрсөн 53 настай химийн инженер мэрэгжилтэй хүн байсан юм байна. Red Bulls and Alps гээд одоо шүхүрчдийн дунд хамгийн хүндтэй тооцогддог тэмцээнд 2 удаа төрүүлж байсан олон жилийн туршлагатай шүхүрчин уулан давирагч хүн байсан юм байна. Түүнийг Монгол руу явахын яг өмнөх өдөр нь Стивийн эхнэр Ширлин аяллахын тухай асуусан чинь монголчууд бол хамгийн найрсаг ийдэг хүмүүс байдгаа. Магадгүй би Манчестерт байснаас ч илүү аюулгүй байна байхаа гэж хэлээд гэрээсээ гарсан гэсэн. Тиймээс эхнэрт нь бол маш хүнд тусаад энэ бүх зүйл шудраг бус байна гэж BBC-д ярилцлага өгсөн байдаг. Ер нь бол Стив эхнэртэйгээ маш гоё хосууд байсан гэдгийг ойр тойрных нь бүгд хэлдэг. За Стив эхнэртэй гэрлэх санал тавихтаа бүр яг банжи жампинг хийхийнхаа өмнө нь хүн бүхэн л эхнэр нөхөртэй болж гэр бүл зохиож чаддгаа. Гэхдээ тэр бүр заяаны хань сайн найз яг эвлүүлдэг тоглоом шиг бие биендээ төгс тохирсон амьдралын ханаа бол олж чадахгүй байхаа чи надтай гэрлэх үү гэж хэлээд үсэрж исэн гэсэн. Банжи жампинг гэдгийг хэрвээ мэдгүй хүмүүс байх юм бол өндрөөс хөлнөөс нь бэхлэгээ хийж агаад доошоогоо толгоогоороо үсэрдэг ийм экстрим төрлийн спорт гэх юм уу те спорт гэх юм бас хаашаа ийм зүйлээдэг. За зургийг нь бас оруулаад өгчий. За ингээд Стивен Нэшийн оршуулга нь 9-р сарын 28-нд Англи улсад болсон бөгөөд эхнэр Ширлин хэлэхдээ Стив нас барснаас хойш манай гэр бүл сүрсэн би түнгүүгээр маш их ганцаардаж амьдрал минь утга учиргүй болсон. Стив амьдралд маш их хайртай их зүйл хийж бүтээх амбицтай хүн байсан. Би нөхрөө мөн хамгийн сайн найзаа алдсан. Тэр алуурчин Стивийн амьдралыг дуусгахын зэрэгцээ миний амьдралыг ч бас дуусгачихлаа. Түүнийг минь юу ч буцааж авчирч чадахгүй ч гэсэн шудраг ёс гэж юу байдгийг тэр алуурчин өөрийн биеэр үзэх ёстой гэж ярилцлага өгсөн байна. Тэгээ нотлох баримт болон Стивийн цогцос зэргийг бол харахад гэр бүлд нь маш хүнд байсан гэсэн. Гэхдээ яг юу болсныг тодорхой ойлгохын тулд бүх нотлох баримттай танилцаж нүүр тулах шаардлагатай байсан гэж ярьж исэн. Стивийн үхлийнхэн тухай бол түүний төрсэн газар буюу Runcorn-ы одоо бүх сонин сэтгүүл, тэгээ Manchester News болон Daily Mail UK, тэгээд Английн бас нэлээд том broadcasting channel буюу BBC-гээр тэгээ бүр хятадын Шинхуагаар хүртэл гарч одоо мэдээлж байсан юм бэлээ. Скриншотуудыг нь бас оруулаад өгчий. Мөн маш олон extreme sport болон paragliding холбоонуудаас мэдэгдэл, эмгэнэл илэрхийлж байсны дундаас дурдах юм бол 1989 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Европын томоохон одоо шүхэр үйлдвэрлэгч брэнд болох Nova брендийн зүгээс Стивен Нэш 8 дугаар сарын сүүлээр Монголд нас баржээ. Бид мундаг тамирчин сайн найзынхаа төлөө гашуудаж байна. Түүний инээмсэглэлийг хизэж мартахгүй гэж бичсэн байсан. Мөн түүнийг тодорхойлохдоо Стив бол ийдэг, найрсаг, тусархаг, бусдыг өрөвдөх сэтгэлтэй нэг ёсондоо ямар ч хүнд таалагдахгүй байхын аргагүй ийм хүн байсан гэж хэлсэн байна. I've just done 4 top to bottoms. Really difficult. And then the last one, the ptarmigan, that one really, really stuffed me because the plan was to fly from the top into Killin. But as soon as I got to 900 meters, it clouded in and it started to rain. I went to the top, came back down, eventually came back to 800 meters. But then you can't clear a plateau. So I fell into the plateau and then run down. So that was psychologically difficult then because I knew in the back of my mind that Paul, I'd seen him turning off a track just outside of Killin, and I knew that it was close. And I spent probably
as soon as I'd seen him turn, I spent the rest of the time doing mental arithmetic, wondering how fast I could do it against how fast he could do this. За ингээд шүүх хурал болсон гантуулгын өмгөөлөгчийн зүгээс бол миний үйлчлүүлэгч бусдын эд зүйлийг авах санаа зорилго байгаагүй. Тэгээ хохирогчтой тааралдаад хохирогчийн өөрийнх нь хууль бус үйлдэлийн улмаас маргалдаж улмаар гантуулгын сэтгэл санаа нь хэвийн байдал нь алдагдаад Стивийн амь насыг нь хохироосон байна. Тиймээс хүнийг алсан гэж 11-ээр яллаж өгнө гэсэн ийм саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж ирсэн хэдий ч хохирогчийг цээжин тус газар нь хатгаж амь насыг нь хохироосныхоо дараа бидэнд байсан эд зүйл болох паскийг нь авч явсан үйлдэл нь өөрөө эдийн ашигтай байдал бий болгосон байна гэж шүүх бүрэлдэхүүн үтсэн. Тиймээс би гант тулгыг амь хохирогчийн мөнгө эд зүйлийг авах шунхаан зорилгоор морьтой гүйцэж очиж улмаар гадсыг зэвсгийн чанартаагаар хэрэглэж хохирогчийн биед үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулж түүний паскнаас бэлэн мөнгийг авч бусад эд зүйлийг хаясан үйлдэл нь Монгол улсын эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 5-д зааснаар өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзээд 16 жилийн хугацаагаар хорих ял оноож хаалттай хорих байгууллагад идлүүлэхээр тогтоосон. Гэхдээ гандуулгын зүгээс ялын хэмжээгээ зөвшөөрөөгүй тул давж заалдаж байсан. Гэхдээ улсын дээд шүүх харин ч ялын хэмжээг нь бүр 2 жилээр нэмчихсэн. Учир нь дээр дурдсанчлан гандуулга Стивийн аминд хүрэхээсээ ганцхан сарын өмнө 2 жилийн хугацаатай ял авсан. Тэгээд түүнийг нь 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар сольсон байсан учраас ялтай байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд тухайн хулгайн хэрэгээр авсан 2 жилийн хорих ялыг нь нэмж нэгтгэхэд нийт идэх ялын хэмжээг нь 18 жилийн хорих ялаар тогтоосон байна. За нэг ийм хэргийг та бүхэндээ бэлдэж хүргэлээ. Хэргийн тухай нэлээд олон гадаадын том мэдээллийн сайт сонин дээр гарч ирсэн юм бэлээ. Гандуулгын мэдүүлгээс нь харахад надад нэг ном шиг юм гаргаж ирээд уншуулах гээд байсан гэдг нь Стив бол аминдаа л гант тулгад ямар нэг юм ойлгуулж хэлэх гээд л тойл бичгээ харуулад байсан байгаа хгүй юу. Даанч нөгөөтг нь бичиг үсэг мэдгүй хүн байсан. Үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Ялангуяа дөнгөж саяхан хулгайн хэрэгээр ял авчихсан тэнсэнтэй байсан байж ич засрахгүй дахин ийм үйлдэл хийж хэдхэн төгрөгийн төлөө хүний аминд хүрсэн нь түүнийг ямар хүн бэ гэдгийг нь бол шууд харуулж гэн гэж бодлоо. Монгол хүнийг найрсаг илдэг тусч гэж бодож зорин бүр 10 жилийн дараа дахин эргэж ирсэн амь хохирогч Стив болон түүний гэр бүлийнхний сэтгэл рүү нь ус цацсан. Цаашлаад маш олон параглайдер хүмүүсийн Монголд ирэх тэр аялал жуулчлалын салбарт бас тодорхой хэмжээнд муугаар нөлөөлсөн хэрэг болсон байна гэж бодлоо. Та бүхэн энэ хэргийн тухай юу гэж бодож ийн санал бодлоо комент хэсгээр бичиж үлдээгээрэй. За ингээд жилийн сүүлийн дугаар болохоор ерөнхийд нь дүгнээд хараад хэлэхэд та бүхэндээ пүрэв гараг бүрийн 9 цагаас дугааруудаа таслахгүй хүргээд аль хэдийн 40 гаруй мянгуулаа болчихсон байна. За энэ оны 7 сараас эхлээд хагас жилийн хугацаанд нийтдээ 30 үндсэн дугаар нэмэлт 8 дугаарыг бэлдэж хүргэлээ. Ийм маш сонирхолтой бөгөөд завгүй хагас жилийн хугацааг та бүхэнтэйгээ хамт өнгөрөөсөн байна. Тэгээ зарим хэрэг дээр уйлж сэтгэл өвдсөн тохиолдол надад бас бий. Түүнээс гадна гэмт хэрэгтний эсвэл хохирогчийн ар гэрийн хүү гэдгийг мэдгүй үе хэсэг бүлэг хүмүүст хараалгуулж, доромжлуулж, сүрдүүлэг энэ төр бас авж исэн тохиолдол бол олон байлаа. Тэгээ цаашдаа 7 хоногт 2 хэрэг оруулна гэж ам гарч чадахгүй ч гэсэн ямар ч байсан сард 6 дугаараа бол тогтмол тасралтгүй оруулахаа амлаж байна. Ингээд 2024 оны сүүлийн буюу 30 дахь дугаараа энэ хүрээд дуусгая. Дуустал нь энэ хүртэл сонссон сонсогчид маань дуустал нь сонссон гэдгээ илэрхийлээд ямар нэгэн комент заавал бичээд үлдээгээрэй. Мөн цаашдаа ямар хэрэг сонсмоор байгаагаа бас бичээрэй. Нэрээ subscribe дарж амжаагүй хүмүүс байх юм бол subscribe тавчаа дараад сувгтаа нэгдэрэй гэж хүсмээр байна. Түр баяртай.